видео үзүүлж байна. Хоногийн 24 цагийг илүү үр бүтээлтэй өнгөрүүлэх шалгарсан аргууд. Хоногт 24 цагаас илүү их цаг байсан ч болоосой гэсэн бодол завгүй өнгөрөх үе бидэнд цөөнгүй тулгардаг. Гэвч бид цаг хугацааг захирч чадахгүй, харин түүнийг үр дүнтэй ашиглах боломж бидний гарт бий. Үүнд эмх зэгт зохион байгуулалт, сахилах бат хэрэгтэй. Амьдралын эрүүл хэмнэлд орсноор та өдрийг илүү үр бүтээлтэй, ад жаргалтай өнгөрөх боломжтой. Ингээд үр бүтээмжтэй ажиллахад туслах зөвлөгөө хүргэж байна. 1 цагийн өмнө босох. Хэрэв та өөрийгөө эрт босдог өглөөний хүн биш гэж бодож байгаа бол ядаж ганц удаач болов хичээгээд үзээрэй. Учир нь хичээх юм бол эрт босож чадахгүй хүн гэж үгүй бөгөөд хэдэн цагийн давтамжтайгаар зуршил болох боломжтой. Босох ёстой цагаас 1 цагийн өмнө босноор танд хинч саад болохгүй, амар тайван хэрэгтэй бүхнээ амжуулж чадна. Өглөө эрт боссноор илүү үр бүтээлтэй амжилттай байдаг гэсэн судалгаа бий. Эрт босдог хүн бусад хүмүүсээс ажиллах төлөвлөх цагаар илүү түүнийгээ дагаад өөдрөг хүмүүс байдаг байна. 2. Өдөр тутам хийх ажлын жагсаалт гаргах. Өдөр тутмынхаа төлөвлөгөө гарга. Ингэхдээ их цаг орохгүй, энгийн зүйлс төлөвлөх хэрэгтэй. Жишээлбэл угаасан хувцас эвхэх, эмчит үзүүлэх гэх мэт өдөр бүр жижиг төлөвлөгөө гаргаж түүнийгээ амжилттай хэрэгжүүлж хэвшилснээр цаашдаа илүү том зорилго төлөвлөгөөнд хүрэх чадвартай болох юм. 3. Хэцүүгээс нь эхэлж хий. Хамгийн их цаг орох, хамгийн хэцүү гэсэн ажлаа хамгийн түрүүнд хийх хэрэгтэй. Ингэснээр таны төлөвлөгөөнд их дараагийн ажлууд улам л амархан санагдаж та сэтгэл амар санаа зовох зүйлгүй болно. 4. Ширээгээ зэгцэл. Нүдэнд харагдахгүй зүйлс хүний оюун санаанд ч харагдахгүй гэсэн үг байдаг. Тиймээс өдөр бүр ажиллаа эхлэхээс 15 минутын өмнө ширээгээ цэвэрлэх хэрэгтэй. Цэвэрхэн эмх зэгцтэй байдал анхаарал төвлөрөхөд тустай. 5. Өглөө бүр дасгал хийх. Өглөө бүр йог хийх эсвэл гүйж байгаарай. Энэ нь сэтгэл санааг тань дэмжихээс гадна ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг. Харвардын сэтгэл судлалын профессор Джон Риди оюун ухаан шаардсан ажлуудыг өндөр гүйцэтгэлтэй сайн хийхэд дасгал хөдөлгөөн маш чухал гэсэн байна. 6. Систем үүсгэх. Хийх зүйлсээ зөв зохион байгуулалттай системтэй болох нь санаа бодлоо зөв гаргах хамгийн сайн арга юм. Ингэж системтэй болсноор анхаарал төвлөрөх, удирдан зохион байгуулахад хэлбэр болно. 7. Нэг л зүйлд төвлөрөх. Өмнөх зүйлээ бүрэн гүйцэд хийж дуусчихад дараагийн шин зүйлээ эхлэх нь илүү үр дүнтэй байдаг. Ихэнх хүмүүс ажлуудаа зэрэг эхлээд нэг дор олон зүйлийг амжуулж байна гэж боддог боловч яг үнэндээ энэ нь тийм үр дүнтэй арга биш юм. Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар 2 зүйлийг зэрэг хийх нь хүний бүтээмжинд сөрөг нөлөөтэйг тогтоосон байна. Уцаар ярьж байхдаа мэйл бичих зэрэг жижигхэн зүйлс үр бүтээлтэй байдлыг алдагдуулахгүй ч түүнээс том зүйлүүд харин муу нөлөөтэй байдаг юм. Хүний оюун ухаан тарих 2 томоохон зүйлээр зэрэг ажиллах чадваргүй гэжээ. 8. Үгүй гэж хэлж сурах. Зарим үед үгүй гэх богинохон үгийг хэлэхэд тийм ч амархан байдаггүй. Тэгвэл хийж чадахгүй, боломжгүй, амжихгүй зүйлдээ үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө цагийг ч бусдын цагийг ч өрөхгүй шүү дээ. 9. Хангалттай унтаж амрах. Үндэсний нойр судлалын хорооноос насанд хүрсэн хүн дунджаар 7-9 цаг унтах ёстой гэж заасан байдаг байна. Харин та хангалттай унтаж чаддгүй. Орой эртхэн унтаж хангалттай нойр авснаар таны ажлын үр бүтээмж дээшлэхээс гадна эрүүл мэндэд ч сайн гинэ. 10. Мэйлээ эмх зэгцтэй байлгах. Уншиж амжаагүй 200 гаруй мэйл танд байна гэж бодъё. Мэдээж та тэр их мэйлийг хараад хаанаас нь эхэлж уншихаа мэдэхгүй. Залхуу танд хүрэх болно. Тэгвэл мэйл ирэх бүрд нь хариу өгөх, устгах хэрэгтэйг хадгалах зэргээр зэгцэлж хэвших хэрэгтэй юм аа. 11. Олон нийтийн сүлжээ ашиглахгүй байх. Ажлын цагаар Facebook, Twitter, Instagram зэрэг олон нийтийн сүлжээнд нэвтэрч үр бүтээлтэй өнгөрүүлэх цаг хугацаанаасаа хумслахгүй байхыг танд зөвлөж байна. Хинд юу ч тохиолдсон, хаагур юу хийж яваа тухай сонирхож цагаа өргөх хэрэггүй. Харин ажлын шаардлагаар олон нийтийн сүлжээ ашигладаг хүмүүс бол хувийн хаягаараа орохгүй байх нь хамгийн зөв арга юм. 12. Гүйлгэж харах бус тогтож унш.
Танд альбом бичиг ирсэн тохиолдолд гүйлгэж харах бус маш сайн ойлгож уншихыг хичээгээрэй. Утгыг нь ерөнхийд нь гүйлгэж харж байснаас нэг мөр сайн унших цаг хэмнэх хамгийн Утгыг нь ерөнхийд нь гүйлгэж харж байснаас нэг мөр сайн унших нь цаг хэмнэх хамгийн энгийн арга юм а. 13. Сатаарахт цаг бүү гарга. Нэг л төвлөрч эхэлсэн бол тэр чигтээ анхаарлаа төвлөрүүл. Амархан юм шиг сонсогдож байгаа боловч энэ нь яг таг төвлөрсөн төлөвлөгөөний дагуу явбал маш амархан. Нэг зүйлээ хийхээр шийдсэн бол сатаарах, анхаарал сарниулах зүйлсээ өөрөөсөө холдуулах хэрэгтэй. Утсаа унтраах, мэйлээ хаах зэрэг анхаарал төвлөрөхөд туслах бүх арга хэмжээг авч болно. Microsoft компани хийсэн судалгаагаар хүн хийж байгаа зүйлсээ өөрчилснөөс 15 минутын дараагаар дахин төвлөрч чаддаг гэсэн байна. Хэрв та амархан сатаардаг бол та ямар нэг зүйлийг хийхэд нэлээд хугацаа зарцуулдаг гэсэн үг ээ. 14. Чихвчээ зөө. Хөгжим сонсохгүй нь хамаагүй та зүгээр л чихвчээ зөөсөн байхад хүмүүсийн анхаарал таныг сарниулах үйлдэл баг гэдгээ. Хөгжим сонсохгүй нь хамаагүй та зүгээр л чихвчээ зөөсөн байхад хүмүүс анхаарлыг тань сарниулах үйлдэл баг гэдгээ. 15. Ажилдаа явахаас өмнө бясалгал хий. Сэрсний дараа 2-3 минут сэтгэл санаагаа сэргээх бясалгал хийхийг зөвлөж байна. Өглөө бясалгал хийх нь альва бэрхшээлийг даван туулахад тань тусалж өөрийгөө бэлдэх хүчирхэг арга болдог байна. 16. Үр дүнгийн уулзалтаас татгалз. Нүүр нүрээ харж уулзалт хийх нь ажлаа үр дүндээ хийхэд туслах нэгэн арга билээ. Гэхдээ хит удаан уулзалт яриа хийх нь заримдаа цагийн гарц байх нь бий. Тийм учраас уулзалт зохион байгуулж төлөвлөхдөө уулзалт хийх шаардлагатай юу үгүй юу гэдгээ судлаж бодох хэрэгтэй. Магадгүй утсаар эсвэл мэйлээр шийдвэрлэх асуудлууд байж болох юм. Ихэнх тохиолдолд цөөн хүнтэй уулзалтыг 30 минутаар төлөвлөх, гол зүйлээ ярилцаж шийдвэрлэх хамгийн тохиромжтой хугацаа юм а. Ихэнх тохиолдолд цөөн хүнтэй уулзалтыг 30 минутаар төлөвлөх нь гол зүйлээ ярилцаж шийдвэрлэх хамгийн тохиромжтой хугацаа юм. 17. 60 секундын шийдвэр гаргах. Хэрв та ямар нэг ажлын тухайн өдөртөө багтаая гэж бодож байгаа бол аль болох хурдан хийх хэрэгтэй. Тиймээс хамгийн ихний алхам бол шийдвэрээ хурдан гаргах. Юуг хэрхэн хийхээ шийдэх нь ажлаа хийхээс илүү цаг авдаг. Тиймээс хий гэж бодсон зүйлээ бүгдийг нь жагсааж бичээд харин дараа нь алийг нь төрүүлж хийх, алийг нь дараа нь хийхээ шийдвэл цагаа хэмнэх боломжтой.